За би энэ дээр үг хэлчихөө. За хүний эрхийн үндэсний комиссараас бол жил болгон энэ эрхчлөөний байдлын талаарх илтгэлэг гаргадаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ илтгэлийн талаар ярих нь их багасч, ач холбогдол өгөх нь жоохон багасч ирсэн. Энэ удаагийн улсын хурал бол нэлээд ач холбогдол өгч бидний илтгэлийн талаар ярих хэрэгтэй. Энэ удаад 24-т илтгэл гарсан байна. За өнгөрсөн хугацаанд хууль зүйн дотоод хэргийн яамны зүгээс хүний эрхтэй холбоотой багц хуулиуд, за хэвлэлийн эрхчлөө, жагсаал цуглаах эрхчлөөний тухай хуулиудыг боловсруулахдаа хүний эрхийн үндэсний комиссийн илтгэлийг бас нэлээд баримталж, энэ тусгагдсан улсын хурлаар одоо шийдвэр гаргуулахаар өгсөн санал энэ зүйлүүд дээр нэлээд ажилласан. Тэгэхээр ер нь нийгэм даяараа энэ хүний эрхийн үндэсний комиссийн илтгэл нэлээд ач холбогдол өгч ярьж байгаа хэвээр энэ өөрөө бидний хүний эрхийн төлөв байдал нөхцөлийг сайжруулах, цаашдаа авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ хэрэгжүүлэхэд нэлээд түлхэц болох ийм учиртай юм аа. Тийм учраас бас энэхүү илтгэлийг ингээд хуулийнхаа хугацаанд бас нэлээд чамбайсаа оруулж ирж байгаа комиссийн гишүүдтэй талархал илэрхийлье. За би үг хэлхийн учир бол улсын хурлын эрхэм гишүүдтэй хандаж яг өнөөдрийн илтгэлийг хэлцэж байгаа энэ цаг үед хүсэл тавья гэж бодсон юм. Өнгөрсөн оны төсөв хэлцэж байхад бид нар энэ цагдаа орох байртай холбоотой, баривчлах байртай холбоотой нөхцөл байдлууд дээр хууль зүйн дотоод хэргийн салбарт орон тооны асуудал байна гэдээ ингээд учирлаад, за тэгээд энэ асуудал дээр бас 50% шийдүүлж авсан. За мөн шүүн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллагаас энэ баривчлах байрны чигүүрийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан хэд хэдэн газрын баривчлах байртай холбоотой зүйл барья гэж санал оруулаад 100% хасагдсан. За өнөөдөр яг ингээд илтгэл дээр жишээлбэл орж ирж байгаа нь энэ хэрэг мөрдөгдөж байгаа мөрдөн шалах холбоотой ачааллыг бууруулах шаардлагатай байна. Энэ албан агчдын тоог нэмэх шаардлагатай байна гэсэн ингээд ийм утга санаагаар улсын хурлаас шийдвэр гаргуулахаар өгч байгаа саналууд дотор нь асуудал байгаа юм. За тэгээ энэ дээр шинжилгээ хийж байгаа. За энэ өмгөөлөгчийн ажил үүргийн чиг үүргийн баталгаатай холбоотой, цахим технологитой холбоотой, нэг мөрдөгч нэг прокурорд холбогдож байгаа хэргийн ачаалттай холбоотой гэдэг өөрсдөө хөрөнгө мөнгө шаардах эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө шаардах нэлээд олон арга хэмжээнүүд байна. Хүний эрхийн баталгааг хангаж бид нар бол хууль тогтоомж боловсруулж, хууль тогтоомжоо баталж энэ зүйлийг бол хамгаалахын төлөө бид нар ажиллах үүрэгтэй хүмүүс. Яам дууд хууль зүйн дотоод хэргийн яам, харьяа байгууллагууд, бусад байгууллагууд ч гэсэн энэ чигүүргээ хэрэгжүүлнэ. Гагцхүү материалын зүйлсээс хамааралтай, хөрөнгө мөнгнөөс шаардлагатай зүйлүүд байдаг шүү. Эрхэм гишүүд минь энэ удаагийн илтгэлийг хэлцэхдээ аль зүйлүүд дээр нь бид нар ер нь хөрөнгө санхүү тавих хэрэгтэй юм байдаг бас нэг хараасай гэж та бүхнийг хүсэж байгаа. Ирэх жилийн төсөв хэлцэх үеэр бид нар яг энэ комиссийн илтгэлд дурдсны дугуй асуудлаа шийдвэрлэгээд комиссийн илтгэлийг үндэслэл болгоод асуудлууд оруулаад ирнэ. Тэр үе та бүхэн маань хүний эрхийг хангах чиглэлээр комиссийн илтгэл гаргацсан, үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр бид нүс хэлэлцсэн тодорхой шийдвэр гаргах ёстой гэдгээ ухамсарлаж энэ салбарт хүний эрхийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлэх цаашдын төсөл хөтөлбөрийг дэмжих нь Монгол улсад хүний эрх хэрэгжүүлэлтийг хангахад чухал үүрэгтэй шүү. За мөн өнөөдөр хэлцэж байгаа бидний жагсаал цуглаах эрхчлөөний тухай, хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай, эрүүг эрхийн шийдвэрлэх хуулийн нэмэлт өөрчлөлт болон хүний эрхийн багц хуулиуд бол энэ илтгэлээр дурдсан зарим нэг зүйлийг шууд шийдвэрлэх үс байгаа шүү гэдгийг эрхэм гишүүдтэй хандаж хэлье. Баярлалаа та бүхэнд.